За хөрх өдөр сөхтэй Тавтамарил 2026 оны 2 сарын 17 буюу битүүний орой мэндийг та хэддээ хүргэж байна. За өнөөдөр болохоор маш гоё бичлэг оруулахаар бэлдсэн байгаа. За өнөөдөр болохоор ерөнхийдөө битүү юм чинь айлууд маань ингээд үр хөвгтүүд наав ээж дээр очиод сайхан битүүлээд ингээд байж байгаа гэж бодож байна. За өнөөдөр болохоор аавынхаа тухай маш гоё бичлэгийг оруулахаар болсон байна. Тэгээ та хэд маань өнөөдрийн бичлэгийг маань дуустал үзээрэй. Одоо хоёулаа ингээд гоё бичлэг хийж байгаа заяа. Тэр ингээд хоёулаа бичлэгийг YouTube-т оруулна. Тэр зөндөө олон хүмүүс үзэн заяа. Тэгэхээр та одоо ингээд битүүн болж байгаа юм чи эхлээд та хүмүүстэй гоё ингээд битүүний гоё мэдчилгээ ч юм уу нэг гоё юм хэлээ. Гоё мэдчилнэ. Томоо босота галмарын жилийн халуун мэд хүргье. Эхлээд аавыгаа танилцуулж. За манай аавыг болохоор Цэдэн самбогийн Өөртөя гэдэг аймгийн авраг уяач аймгийн авраг цоллооч ингээд насаараа морь ойсон за юм гоё хүн байдаг. Ерөнхий Хүсгэл аймгийн бүрэн тогтох сумын уугуул ерөнхийдөө бол Аруулах сумын суугуул тийм үү? Суугуул. Тэгээд ер нь бол ингээд насаараа морь ойсон юм моринд дуртай одоо хүмүүсийн малчин яг ийм гоё хүн ба. Тэгэхээр одоо энд ингээд аав битээр яг танада бэлдээд ингээд энэ хоёр юм бадантай юм бэлдсэн. За тэгээ ингээд зургнуудаа ингээд бэлдсэн. За тэр дээгүүр ингээд аавын медалнууд бас морьных нь медалнууд харагдаж байгаа. Тэгээд тэр алганыг нь одоо өнөөдөр ингээд маш тавчхан өгөөд сонирхолтой байдлаар та хэдтэй хүргэх болно. Хамгийн ихний үзүүлэх юм болохоор энэ юм бадантай юм байгаа. Энэ дотор болохоор аавын одоо авж исэн жуух бичигнүүд за тэгээд одоо нөгөө хурдан моринуудын жуух бичигнүүд байгаа. Ерөнхийдөө өнөөдөр үзсэн чинь 1970 оноос хойш энэ одоо бичигнүүд байгаа байхгүй. Тэгэхээр одоо сонирхолтой байх болоо гэж бодоод сүүлийн үеийнхийг нь үзүүлэх гэдэг. Дандаа дээр үеийнх нь одоо юунууд юм жуух бичиг за тэгээд ямар хаяа шагнал авж исэн гэдгийг үзүүлээ. За энийг энэ дээр ингээд тавьчих. Энэ болохоор ингээд диплом гинэ. За энэ юуны диплом бэ аав? Яг одоо Сүхбаатарын алдар нэгдлийн сувын аврагын тэмдэг. За энэ болохоор ингээд социализмын үеийн хүний хөдөлмөр нь нэр төр алдар гавьяаны хэрэг мөө гэсэн чинь. За энэ бүр айгүй гоё. За Цэдэн самбоо өвгтөө Өөртөя 1971 онд 189 гүнээс 139 унаг бойжуулж ажлаар нэгдлийн үйлдвэрлэлд төрүүлсэн тул нэгдлийн 1971 оны авраг цол шагнал диплом гардуулж өгсөн. Тэгэхээр энэ 1971 оны ийм диплом юм байна. Тэгээд 189 гүнээс 139 унаг бойж өгсөн. Энэ болохоор нэгдлийн үед гэсэн нэгдэл гэсэн үг. Сүхбаатарын алдар. Сүхбаатарын алдар нэгдэл. За ийм нэг диплом байна. За энэ болохоор за үнэмлэх гинэ. Энэ болохоор хэдэн оныг хэлээд яваад сонирхолтой байх. Энэ болохоор 1969 оны 7 сарын 11-них юм байна. Хүсгэл аймгийн Бүрэн сумын 2 дугаар бригадын одоо Цэдэн самбоо өвгтөө Өөртөя Цэнхэр зүсмийн бүдүү настай морь их насны морийг хэлээд байна тийм. Настай морь нь ардын хувьсгалын 48 жилийн ойн баяр наадамд 6-д хурдлан ирсэн тул үнэмлэх үн бүхий зүйлээр шагнав. 6-д орсон үед нь 6-д орохдоос үнэмлэх өгдөг байсан юм байна тийм. За энэ юу вэ? За энэ болохоор бид нөө түрүү хэлжсэн шүү дээ манай болохоор аймгийн авраг уяач аймгийн авраг цаллаач гэдэг. Энэ болохоор аймгийн авраг уяачийн болзол хангасан одоо ийм үнэмлэх юм байна. Энэ бол 2001 онд аймгийн авраг уяач болж ирсэн тийм аа. За ийм гоё үнэмлэх юм. За энэ болохоор нэлээд дээр үеийн баярын бичиг байна. Энэ бүр 1965 оных юм байна. Цэдэн самбоо өвгтөө Өөртөяд нэгдлээ хөгжүүлэх ажилд үр бүтээлтэй ажиллаж амжилт гаргасан явдалд нэгдлийн ерөнхий хорооноос сайшаан баярын бичиг үн бүхий зүйлээр шагнаваа гэсэн байна. За тэгээ энд бүр ингээ айгүй гоё юмнууд байгаа. Энэ болохоор энэ бүр ингээ бичиг нь ингээ бүр бараг байхгүй болсон байгаа. Энэ бас 50 оны 60 оны юу юм үнэмлэх юм байна. За энэ болохоор 1992 оны 7 сарын 12-ных юм байна. Уяач Цэдэн самбоо өвгтөө Өөртөя таны ойсон хүрэн зүстэй соёолын насны хурдан хүлэг ардын хувьсгалын 71 жилийн ойн баяр наадамд анх удаага шүгүрч уйсан эзэн наадамчин олноо баярлуулсан тул газрын холд саардаггүй хурдан хүлэг чимэг олгов. Тэгээд тэр үед болохоор одоо нөгөө бөхчүүд шиг одоо ийм нөгөө цолны чимэгнүүд өгдөг шээ тийм. Яг тийм чимэг олгодог байсан юм шүү дээ. Моринд нь тийм чимэг олгодог байсан юм. Энд болохоор 92 онд газрын холд саардаггүй хурдан хүлэг. Энэ болохоор одоо нөгөө хүрэн морь тийм үү? Мөн соёлын аруулагтай. Соёлын аруулагтай оруулж ирсэн юм байна. За энэ дахиад нэг аль ингээд сонирхолтойг та түүж сонирхолтой байгаа шүү. За энэ болсон чинь дахиад бас 92 онд 2 морь айрагдчихсан юм байна тийм үү? Бүрэн морь цоохор зүстэй дааг гэсэн байна. Тийм.
Тийм байна те. За энэ цаагар зүстэй даавд нь болохоор нисэн гүйцэж нэмж хурдталдаг хөлөг чимэг олгож ирсэн юм байна. За ийм гэрчлэгээ байсан юм байна. За энд болохоор ингээд энэ бүр ингээд 1986 оных. За тэгээ ийм баярын бичиг нь болохоор арай зүгээр л ийм одоо ийм үнэмлэх гэсэн зүгээр ийм цаас байдаг юм байна. За тэгээд энэ болохоор онны цоллоочийн дорсонж гэдэг бас нөгөө аймгийн авраг цоллооч гэж ярьж ийм хүн байдаг гэж ярьж ирсэн шүү дээ. Энэ болохоор аврах цоллооч аваа хийж авч ирсэн билээ. Хэдэн онд авч ирсэн билээ? Аймгийн алдар туяач 2001 онд, аймгийн аврах цоллооч нь 2002 онд билээ. 2 ингээд жил дараагаар аймгийн аврах цоллооч, аймгийн алдарт уяач авч ирсэн байхгүй. За тэгээд ийм олон ийм баярын бичгнүүд. За энэ бол ингээд ийм олон баярын бичгнүүд зөндөөх байдаг. За тэгээ ингээ улаан морь, за ингээд ийм гэрчлэгээнүүд. Энэ хараа бүр энэ одоо хэдэн оных юм бэ? Энэ 87 оных юм. Гэтэ манай анги юмуд амар сайн хадгалдаг юм хүн баггүй. За тэгээд ингээд энэ бор морь гэж. Ерөнхийдөө надаа эндээс нэг хамгийн сонирх гой санагдчихсэн нь моринд нь бас тийм чимэг олгодог байсан юм байна л да. Тэр нь надаа бүр гой санагдчихсан. Одоо нөгөө яг бөхчүүд шиг тийм цол олгодог байсан юм байна. За тэгсэн чинь энэ дахиад нэг юм байгаа. За энэ болохоор энэ баадан дотроос чинь зөндөө их юм гарч байна. За энэ болохоор манай өвөө гэсэн үг аахгүй манай аавын аав. За энэ болохоор Аруулаг сумын харьяаг анхны аймгийн авраг улсын алдарт уяач Цэдэн жамцын Цэдэн самбуу гэдэг. За ийм хүн баггүй. Тэгэхээр ерөнхийдөө бол манай аав удам одоо ингээ удам дамцсан уяач гэж хэлж байна. За аав нь болохоор улсын алдарт уяач юм хүн байсан. Өөрөө аймгийн алдарт уяач. За тэгээд мэдээж ингээ манай болон дүү ингээ бүгдээрээ морь өгдөг ийм хүмүүс байдаг баггүй. Энэ айгуу гоё. Энэ ингээ манай өвөөгийн зураг гэсэн. Энэ аав ямар морь нэлээ? Бор морь. Хурдан бор морь юм ээ. Энэ хэдэн оны зураг юм бол та нэг санаж байна уу? Энэ одоо яг Эрдэнэтэд очиж Батсын Эрдэнэт усын хаврыг авсан. Эрдэнэтэд очиж усын хаврыг уяаж ирсэн юм байна тийм. За наад шах юм. Энэ ингээд юм. Гэтэ ингээ манай аавтайгаа айгүй ижилхэн байгаа. Одоо би ингээ бүр ижилхэн зургийг харуулна. За энэ болсон чинь ингээд манай Хөвсгөл аймгийн ингээд Аруулаг сумын одоо улсын аймгийн алдарт уяач гэдэг. За энэ болсон чинь ингээд Монгол улсын алдарт уяач ингээд манай өвөө. За тэгэнгүүт энэ болохоор манай аав. Дараагийнх нь болохоор одоо ийм бадантай юм байгаа. За энэ дотор болохоор бас гоё юм байгаа. Энэ дотор болохоор юу байгаа лав? Хурдан морины хүүхдийн хувцснууд нь гарч ирнэ. За энэ бас гоё юм байгаа. Ер нь бол ингээ манайх чинь юу байхгүй юу? Одоо энэ зургийг та бас хараарай. Ер нь бол ингээ хамгийн олон жилмээр унсан нь манай том ах. Тэгээд манай баг дүү. Тэгээд манай эгч дээр бас хойломоор ундаг байсан. Бид нар бүгдээрээ ингээ морь ундаг байсан байхгүй юу? Тэгэхээр энэ дотор болохоор одоо бидний одоо бас нөгөө морь унахтаа унж хэрэгжилжсэн хувцснууд нь бас байгаа гэсэн. За энэ болохоор хурдан морины малгай. Энэ аав хизээ хийжсэн мөлий? 90 онд хийжсэн тийм. 90 он энэ болохоор манай ээж ингээ ойжсэн юм хурдан морины хувцснууд баггүй. Тэгээд манай аав чинь нэг одоо наадам шиг айгүй олон морь одоо уйдаг бүх насны морьд тэгээд 10 гаруй юм олон морь 25 шүүрч. Тийм хамгийн дээд нь 25 морь хүртэл ингэж уйдаг байсан юм. Тэгэнгүүт нөгөө мэдээж олон морьтой юм чинь олон морины хүүхэд хэрэгтэй. Олон морины хүүхэд хэрэгтэй учраас олон морины хүүхдийн хувцас хэрэгтэй. За энэ болохоор энийг яг би морь унахтаа яг энэ хувцсыг өмсдөг гэсэн. За энэ болохоор ингээ хоёр талдаа юм 5 хашаатай. За ингээ төрийн сүлттэй ингээ юм гоё цэнхэр өнгөн дээр. Тэгээд энэ болохоор түрүүний нөгөө үзүүлж ирсэн удаа ер нь дандаа юм төрийн сүлттэй байгаа. Тэгэхээр мэдээж нөгөө хурдан морь унж байгаа хүүхд юм чи хамгийн гол нөгөө аюулгүй одоо бас морь унаад ирэх үүднээс нөгөө нэг одоо бэлэгдлээ болоод гэсэн үг байхгүй юу? Төрийн сүлдээ дандаа оруулж өгдөг тийм. За энэ болохоор за хүмүүс угаасаа мэдчихэж байгаа хоёр нөгөө хүүхдийн хурдан морины хүүхдийн номер. За энэ болохоор энэ айгуу гоё. За энэ болохоор ингээ хурдан морины хүүхдийн одоо дээгүүр өмсдөг хувцсан гэсэн үг байхгүй юу? За энийг болохоор бас манай ээж ингээ биднэрт хийж өгч ийсэн. За энийг болохоор би бас өмсдөг байсан. За энэ хараа урталтай юм хөөрхөн хараацаатай. Яагаад ийм хараацаа байна вэ гэхээр морь нөгөө хурдан хараацаа шиг хурдан байгаасай гэж ингэж бэлэгдээд ийм гоё хараацаа хийж өгсөн. Тэгээд дандаа хурдан морины хувцснууд тодор хийдэг тийм. Яагаад гэвэл нөгөө тийм гал шар өнгөтэй. Яагаад гэвэл нөгөө холоос нөгөө ингээд олон морьдод ирж яхад өөрийнхөө морийг ялгаж таних тулд нөгөө хүүхдийнхээ хурдан морины хувцаар нь бас ялгадаг тийм. Тэгэхээр ийм тод хувцснуудыг дандаа ингэж хийж өгдөг байсан. Энэ хараа ингээд атлаасаа энэ хараа ийм хөөрхөн хараацааны зурагтай. За энэ болохоор энэ ихтэй нэлээд сүүлийн үед сүүлд хийсэн юм аа. Сумьяд хийсэн. Энэ болохоор манай баг дүүд хийжсэн. Энэ ингээд одоо нөгөө морины хөлс солоод ингээд нэлээ ингээ өнгөнд буурсан. Тэрнээс биш
хол юм шар өнгөтэй таа. Тийм тэгэнгүүтээ энэ хараа ийм бүр ингээд энэ чинь айгүй гоё болгож хийж байгаа гэсэн үг байхгүй. Энэ хараа ингээд ийм хээтэй. Энэ хээгээ ингээд ээж хийжсэн үү? Анаа хийжсэн үү? Ингээ манай их ээж хоёр ингээ өөрсдөө ингээ ийм гоё хээ хийдэг юм хүмүүс идэг гэсэн ба. Тэгээд ийм гоё хурдан барьны хувцснууд хийдэг. За тэгээд энэ аавын юм болохоор энэ бадан дотор болохоор дандаа юм гоё хурдан барьны хувцснууд тий. Хоёр хараацаатай хоёр малгай юм биш. Хараацаатай хоёр малгай юм шүү дээ. Энэний малгай юу? Гүн хоёр юу яцаа хоёр малгай. Яахгүй наа. За боёо. За дараад нь болохоор одоо та хэд нөө түрүү ингээд ардаараа үлгцэн зөндөө болоо медаль исэн шүү дээ. Тэрнээсээ хараад энэ болохоор яг зүгээр төвөрлээд одоо 2 3 морины медаль байгаа гэсэн үг байхгүй. За хамгийн ихнийх нь болохоор хөрөн морины медаль тийм ээ. За энэ хөрөн морины медаль. Гэхдээ нөгөө нэг бүр ихэж одоо нөгөө дааг мэг байхад нь уралдаж яхад бас медаль олгодгүй байсан үе бас байгаа тийм ээ. Шүтлэнгээс нь юм байна. Энэ хамгийн ихний медаль нь. Хамгийн ихнийх. За энэ хамгийн ихний медаль нь. За энийг санаж байна уу та? Яг хоо хүрл байна тийм үү? Алто. За энэ алто. Мөнгө удаа орж иж авсан аруулгаас. Аруулгаас авч ирсэн. За энэ болохоор эдгээр гэхдээ ингээ харахаар нэлийн дээр үе медалнууд байгаас одоо энэ медальны эзэн нь болохоор хараа ийм морь байсан. Ингээ яг зураг түүх өгүүлнэ гэдэг шиг ингээд яг зурагнууд байхаар ингээд айгуу гоё гад ийм гоё морь байсан баггүй яа энэ морины медальнууд гэсэн. Энэ бүрэн тогтох юу? Бүрэн тогтохоос авсан ногоо морины. Ногоо морины баяраар авсан медалууд. За ингээд энэ үед чинь энэ чинь болохоор энэ морь чинь 79 оны унаг 80 оны дааг. Тэгээд хамгийн гол нь энэ манай энэ морь болохоор 20 нас хүртлээр ерөнхийдөө байсан гэсэн. Тэгээд нөгөө 17 8-9 хөрөнгөт нь уяхаа болчихгоот ингээд нөгөө нэг кинон дээр гардаг шиг уян дээр ирээ зогсоод идэг юм байна лээ таа. За энэ болохоор ийм гоё медаль байгаа. За дараагийнх нь болохоор энэ болохоор хээр азарганы медаль. За энэ болохоор бас ингээд нөгөө медальтай үеэс медальгүй байсан. Гэхдээ энэ болохоор энэ хөрөн морины дараа гарч ирсэн морь гэсэн үг байхгүй. Тийм нэлээд тэгсэн ч одоо энэ мөнгөн медаль ингээд ийм хүрэл медаль, алтан медаль. Тэр энэ хоёр медальны бүр ялгаа ингээд амар өөр байгаа. Энэ болохоор 70 дооноос хойш 80 оны 90 оны медаль. Энэ болохоор 90-с хойшоо гэсэн үг 2000 оны ихэнх үеийн юмуд гэсэн үг. Хувч гэдэг. Тэгэнгүүт бас энэ хувчийг болохоор ийм гоё ингээ бас гоёор дандаа өөрсдөө хийдэг гэсэн. Энийг болохоор бас манай ээж их зэдэр хийжсэн ийм гоё. За тэгсэн чинь энэ болохоор одоо тэр энэ медальны эзэн болохоор ийм одоо зураг нь ингээ баг үлдсэн. Ийм гоё хээр азар байдаг гэсэн тий. Ийм гоё хээр азар. Энэ болохоор одоо манай аав байна. За ингээд энэ үеийн уяач нар байна. За дараагийнх нь болохоор за энд болохоор хээр морь. Энд бид нар болохоор 53-ийн хээр гэдэг байсан. Ийм гоё хээр морины бас их насны морь байхгүй. Энэ гэхдээ медаль нь цөөхөн хэрнээ чанартай олон одоо нөгөө наадмуудад айрагдчихсэн гэсэн үг. Ийм за энэ ингээд бас төрийн сүлдтэй. Тийм аймгийн авсан болсон шиг. За энэ болохоор ингээд энэ гэхдээ бас энэ хээр азраг энэ хээр морь хоёр ерөөхдөө яг нэг үе гарч ирж ирсэн хоёр морь гэсэн үг байхгүй. За ерөнхийдөө бол яг нөгөө дээхэн үеийн моринуудын медалууд гэсэн үг. За тэгээ мэдээж за энэ болохоор ингээ манай аавын хусуур нь байна. Энэ болохоор зөвхөн нөгөө гоёлд гаргаж ирдэг хусуур нь гэсэн үг байхгүй. Яг нөгөө хурдан морио уягтаа болохоор хусуур сойз за тэгээд шуулт гэдэг ингээд олон зүйлүүд байдаг. Энэ болохоор яг одоо ингээд яг баяр наадам болцсон байгаа болохоор гангарааны хусуур нь манай аавын гангарааны хусуур нь болохоор ингээд 6 насны морьтой. За ийм гоё хусуур. За одоо болохоор зурагнуудаа үзвэл хамгийн их сонирхолтой холбож дандаа нэг хар дээр эртний дээр үеийн зурагнуудыг нь үзүүлж байгаа юм шиг. За энэ болохоор манай аав дүүтэйгээ ингээд аав ээж харна гэсэн. Манай аав чи 1952 оных. Энэ аав нэг 4 5 таа байсан л юм шиг байгаа. Тэгэхээр нэг 56 7 оны зураг гэсэн байгаа. За тэгсэн чинь дараа нь болсон чинь за энэ болохоор манай аавын цэрэгт байх үеийнхэн зураг байна. За энэ болохоор цэрэгт явахаас өмнөх үеийнхэн. За ийм зураг байна. Ер нь бол ингээд моринд амар дуртай. Одоо аав нь ч гэсэн дандаа ингээд морь уйдаг хүн байсан болохоор моринд аягүй дуртай. Ийм хүн гэсэн. За энэ болохоор би яг нөгөө 2000 оноос хойших аавын үеижсэн мордыг бол мэдэн. Тэрнээс өмнөхийг болохоор би сайн мэддэггүй байхгүй. За энэ болохоор ингээд аймагт 2 3 удаа ингээд дарааж төрүүлж ийсэн, аригдж ийсэн гэжсэн ийм бор морных ийм 2 бор морь байсан юм лээ. Тэр зураг нь байна. За энэ болохоор нөгөө түрүүн тэр медаль үзүүлэхдээ нөгөө хамгийн ихэлж тайлбарлаад ирсэн хөрөн морь гэдээсэн шүү дээ. Тэрний медалийг үзүүлж ирсэн шүү дээ. За яг тэр хөрөн морь гэдэг нь болохоор ийм гоё морь байсан. Өндөр, айгүй өндөр. Тэгээд
ааваас өөр хүнд бараг төхөөлдөхгүй, аавыг төхөөлдөг байсан, манайхыг төхөөлдөг байсан. Ер нь жоохон тийм ааштай дуу юм өрөөдөг байсан байхгүй. Хамгийн сүүлд би энэ хүрэн морийг унжээсэн. За хамгийн олон удаа энэ хүрэн морийг унж аригдж төрүүлж исэн юм болохоор энэ манай ах байхгүй. За тэгсэн чинь одоо энэ зураг болохоор 2013-4 оны зураг байхгүй. Тэгэхэд энэ одоо манай ах юм болсон. Энэ тэгэхэд манай ах юм багийнхан зураг юм гэсэн үг байхгүй. За тэгээд дараад нь болохоор за энэ бас энэ ихтэй ингээд шал өөрөө ингээд энэ нь болохоор яг энэ хүрэн морийг эд залуу үеийнхэн зураг гэсэн үг байхгүй. Энэ болохоор нэлээд нас одоо 17 8-тай үеийнхэн 16 7-тай байх үеийнхэн зураг гэсэн энэ хүрэн морины. За тэгээ энийг хамгийн сүүлд болохоор би энэ хүрэн морийг унжсэн байхгүй. Түрүү медалуудын тайдтай үзүүлчихсэн. За энэ болохоор манай аав бас одоогийнхоо батхад нэлээд залуу байсан байгаа. Нөө морь цалдаг байсан гэж хэлжсэн шүү дээ. За тэгэхээр ингээд морь цалж байгаа үеийнхэн зураг. За сумынхаа наадамд за тэгээ жижиг баяр наадмуудад аймагт манай аав морь цалдаг байсан. За 6 насыг бол ингээд завсаргүй ингээд шууд 6 насыг цалдаг. Манайч маш гоё юм цээлхийн юм нарийн хоолойтой. Тэгээ ердөөс нөө хоолой цацхгүй маш гоё морь цалдаг юм хүн байсан. За тэгэнгүүт энэ болохоор жороо морь бас их сонирхдаг. Тэгээ жороо морьны олон өнөө уралдаан тэмцээнд орж исэн. Тэгээд дан одоо зөвхөн нөгөө нэг жороо морьны уралдаанд орох гэхээсээ илүү моринд нөгөө жороо оруулдаг ийм энэ болохоор бас аав нэг юм жороо морин байна. За энэ болохоор ингээд одоо нөгөө өвлийн уралдааныг ерөнхийдөө хориглосон. Тэгэхээр 2000 хэд онд ч юм уу өвлийн уралдаанд цагаан сарын одоо уралдаан энтергээ болдог гэсэн чинь яг тэр үеийн зураг байхгүй юу? За энэ болохоор бас манай нэлийн залуу байсан байгаа. Тухайн үеийн уяач нартайгаа за түрүү нөгөө үзүүлжсэн хэр азрагныхаа хэр азрагтайгаа гэсэн. За тэгээд энд болохоор нэг хөөрхөн зураг байгаа. За энэ ингээд энэ хоёроогоос тэгэнгүүт энд болохоор нэг хоёр хүн байгаа. Энэ хоёр хүн хинбэ гэсэн чинь манай аав битээр одоо яг энэ зураг нь гэсэн үг байхгүй. Энэ болохоор нэлийн хуучраад тал нь байхгүй болсон. Энэ би нэг 3 4 настай байсан гэсэн. Тэгэнгүүт 3 4 настай байхад энэ хүрэн морь байсан. Тэгэнгүүт намайг морь унаад ийм том болсон байхад энэ хүрэн морь байсан гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэлийн урт нассан ийм хурдан морьсэн. Одоо бол энэ болохоор манай намайг бүр оюутан болсны дараа оюутан болоход аав ээж тэгээ би хотод орж ирсэн байхгүй. Тэгээд энэ тэр үед авчихсан зураг. Тэгэхээр ер нь бол ингээд зурагнуудаа ингээд хадгалаад байхаар дараа нь ингээд түүх болоод хүүхдүүдтэй за одоо ингээд хүмүүст ингээд ярахад айгүй гоё дурсамж болж үлддэг юм лээ. Тэгэхээр өнөөдөр яагаад таад маань бүр сонирхож байгаа яагаад гинт ийм бичлэг хийгээд байна гэж бодож магадгүй. Яагаад гэвэл манай аав одоо 70 гарсан 74 5 хүрж байгаа юм настай хүн байдаг. Манай ээж 60 гарсан юм хүн байдаг. Тэгээ энэ жил болохоор ер нь зүгээр би нөгөө аавгаа амар ярих дуртай байхгүй аавараа айгүйх бахархах дуртай. Тэгээд ингээ аавтайгаа хоёулаа гоё бичлэг хийгээд үлдээчих юм бол дараа нь ч гэсэн ингээ гоё дурсамж болно гэж бодоод тэгээ ингээ аавынхаа талаар юм гоё дурсамж түүхүүдийн ярэ гэж бодоод тэгээд өнөөдрийнхөө бичлэгийг хийсэн байгаа. Гал морин жилийн маань одоо сар шинийн баяр болох гэж байна. Тэгэхээр таад маань бас сар шиндээ сайхан шинэлэрэй гэсэн ерөөлөөр өнөөдрийнхөө дугаарыг өндөрлөё.